Өглөөний миний хүргэе үзэгчдээ үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үзэл хийцэн энх өглөө ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ студиэс шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр уламжлал ёсороо 7 хоног болгоны пүрэв гарагийн өглөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмчнэр урагдан орж байгаа гэдэг үзэгчд маань сайн мэддэг болсон. Тэгэхээр өнөөдрийн зочин эмч маань бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмж гандлага байна. Өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр бас үзэгчд маань ойлгож байгаах ковид цар тахал маань буцаад бас идэвхжилттэй байгаа учраас эмч маань бол масктай байгаа гэдгийг бас ойлгож байгаа хаа тийм. За тэгэхээр өнөөдөр бид нэр ярих сэдэв маань үзэгч та бүхэндээ тамхи ба түүний хор уршигын талаар сэтгцэд хэрхэн нөлөөлдөг, за бие махбодод хэрхэн өөрчлөлтийг оруулдаг, тамхин дээр одоо бас хууль батлагдах гэж байгаа гэж байна. Ямар бас хуулийн заалтуудыг эмчнэр маань хуулийн заалтууд оруулахын тулд бас одоо бодож байгаа юм бол бас идэвхжүүлэлтийг за эсвэл нөгөө хуульд ч одоо тэгэл олон төрлийн талаас нь бас олон төрлийн хүмүүс шийдчихэл оруулдаг байлгүй дээ тийм. Тэгэхээр эмчнэр юу гэж бас энэ дээр байр суурьтай байгаа юм бол гэх мэтчлээ олон сэдвийг ярих гэж байна. За тэр дундаа электрон тамхи гэдэг үзэгч та бүхэн сайн мэдж байгаа. Энгийн тамхинаас электрон тамхи хоёрын ялгаа нь юу байгаа дээ дотроо. За тэгээд ер нь тамхи гэхээр электрон гэхээр хоргүй байх юм уу? Гэх мэтчлийн сэдвүүдийг өнөөдөр үзэгч та бүхэнд бас мэдээллийг хүргэх нэ. Тэгэхээр та бүхэн бас дэлгэцэндээ ойртож суугаарай гэж уриалгах байна. За тэгэхээр тамхи гэдэг маань бол одоо маш их залуужж байна гэд хэлэл мэдээлэлээр ярьж байна. За тэгээ энэ тэнд харж байхад 10 жилийн хүүхдүүд маань бас маш их тамхины татдаг болсон байна. Энэ тэнд за тэгээ дээр нэмэгтэйчүүд өөрсдөө маш их тамхи татдаг болсон байна. Дээр үед бол одоо дээр үед ч гэсэн нэг 10-15 жилийн өмнө юм уу хөдөө нөгөө саруултай тамхиг бид нэр хөшүүмөс татдаг гэж юу нь бол жоохон мохтой тэгж л ойлгодог байлаа шин. Ах махаага тамхи татгаар гайхаж харж байгаа жишээний ч байдаг юм тийм. Тэгэхээр тамхи гэдэг маань сэтгцэд хэрхэн нөлөөлдөг юм бэ? За сэтгцэн маань яг хідэн одоо нас болоход ирэхээр жан төлөвшөөд тий аливаа юмд автахгүй болоод ирж юм. Соёл энийг яриад хар дээр нь Өөрөөр хэлбэл хүний энэ хөгжил насан туршдаа үргэлжилдэг. Гэхдээ хүний уурга тархины бүтэц бол одоо нас бий хүртлээр бол 25 нас хүртлээр бол хөгждөг байна гэж бол үзээд байгаа юм л да. Ер нь одоо өөрөө би гэдэг хүн төлөвшөөд өөр ингэсэн одоо юм яг наанцаа таамттай хадах тийм ээ. За ялангуяа одоо 12-оос 10-аас 19 насны өсвөр наснд бол хүний уурга тархины тэр одоо бодж ээж тийм ээ. Алсын хор уршигыг бодж ээж шийдвэр гаргах чадвар нь бол гүйцэд хөгжөөгүй байдаг гэж үздэг тийм ээ. Тэгэхээр нөө сэтгэл хөдлөлтөд автах хүрээлэн байгаа хүмүүсийнхаа найз нөхдийн тэр одоо нэг юм уур амьсгал байна шүү дээ тийм нэг хамтдаа ингээд хөрлөөд явж байгаа тэрэн дотор ингээд ороод яваад идэх гэж. Тэгэхээр бол энэ одоо тамхи татаж эхэлсэн үеийг ингээд аваад үзэх юм бол үлэх тийм шохоорхсон тийм ээ. Гаднах тэр өнгөн дэдийд харагдах зүйлийг надтай тийм ээ. Тэгэхээр яг одоо тамхины хэрэглээ бол та түрүүн хэллээ. Өмнө нь ер нь эрэгтэй хүмүүс тэр дундаа настай хүмүүст ингээд ганц тамхиг татдаг юм байна гэж бидрийг бол баг багт бол ингэж харагддаг байсан бол одоо чинь олон төрлийн одоо тамхины маш олон төрөл болсон байна. Цаашлаад бүр электрон тамхи тийм ээ, усан тамхи, цахилгаан тамхи энэ төргээр ингээд бас өнгө зүсээ хувиргаад одоо улмал бас хөгжөөд яваад байна л да тийм ээ. Тэгэхээр энэний цаад хор уршийг бид нэ ойлгуулах тал дээр сайн ажиллахгүй бол ер нь бол бас яагаад гэвэл нөгөө тамхины шалтгаантай үүсэж байгаа эмгэгүүдийн маань бол ингээд аваад үзэхэд нас баралтын нэг эхний одоо 3-т ирэмлэгдэж байгаа энэ халдварт бас эмгэгүүдийн хамгийн гол нөлөөлж байгаа хоёр хүчин зүйлс нь бол эхний хэрэглээ тамхины хэрэглээ. Тэгэхээр Монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслын эмэгтэйчүүдээс 10 насаар залуу байгаа тийм ээ. Одоо нэг 65 6 орчим тийм ээ. За эмэгтэйчүүд нь бол нэг 70 одоо бол бас зэрэг өөрчлөгдсөн гэж магадгүй жил болгоны дундаж наслыг гаргад. Ингээд аваад үзэх юм бол Монгол хүний дундаж наст бол бусад өндөр хөгжлийн орнуудтай харьцуулахад бага. Тэрэн дотроо эрэгтэй эмэгтэйчүүдийн насны хооронд 10 жилийн ялгаа гарсан тохиолдол их ховор байд юм байна л да тийм ээ. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэвэл эрчүүд рүү чиглэсэн одоо эрүүл мэндийн интервенцүүд хэрэгтэй байна. Дээрээс нь эрчүүд гэдэг хүмүүсийг бол нэг эрүүл мэндийн төдийл анхаардаггүй тийм ээ. За тэгэл яах нь амьдралын одоо ачааны үндийг үүрээ зүтгэдэг гэх тийм ээ. За тэгээд кинон дээрээс харж байхад одоо тэр дунд олонний танд хүмүүс дотор ч гэсэн иймэрхүү зүйл харагддаг. Одоо бол энэ арай хомигдож байгаа болов гэж бодож байгаа тийм ээ. Нэвтрүүлгээр, кинон дээр
янз бүрийн тохиолдол бол ингээд тамхи татаад байж байгаа дөрөв зургууд харагдах. Энэ маань буцаад нөгөө өсвөр үе залуучууд руугаа бас үлгэр дуурайл яах вүлээ гэдэг тийм ээ. Тийм учраас одоо эрчүүдтэй хандаж ер нь дундаж настыг ойртуулах хамгийн одоо боломжтой хөлбөр бол арх тамхины хэрэглээгээ бид нар багасгах чадах юм бол эрчүүдийн дундаж наст бол нэмэгдэх бүрэн боломжтой байгаа байхгүй тийм ээ. За тэгээ энэ бол нийгмийн талаас шалтгаалж байгаа нөлөө байна. Хувь хүний зүгээсээ за соёлтой холбоотой гэдэг ингээд тэгэхээр тийм сонирхолтой баримт гэх юм уу тийм ээ. Одоо бидний уламжлалсэн зүйл юу гэхээр би бол тэрийг харж байгаагүй манай одоо ээж манай одоо тийм ээ ах нар аав ээжүүд юу гэж ярьдаг гэсэн бэ гэхээр одоо малчин айл хүүтэй болоод магадгүй 4 5 6 нас хүртэл өөрийн гэсэн ганцыг бэлдэж өгдөг байсан энэ төр ярьж байдаг тийм ээ. Тэгэхээр юу гэж нэг гэхээр тэр үед бол одоо эрүүл мэндийн боловсрол ямар байсан бэ гэдэг эндээс бас харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нэг тийм гоё юм шиг чимэг юм шиг одоо хүний амьдралын нэг хэв маягийг тодорхойлдог нэг хүчин зүйл юм шиг ийм ойлголт төрөд. Одоо бол яг хүүхдтэй өчирцгүй тамхи одоо яах нь бэлдэж өгөөд гэдэг нь үгүй баг. Гэхдээ авах боломж болцоо нь аягүй өндөр болоод ирсэн тийм ээ. Тамхины хууль гараад 2013 онд бол яг хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн заалтууд бол их боломжийн заалтууд бол орж өгсөн байгаа гэдэг. Тэгээд дараа нь юу яригддаг вэ гэхээр 15 онд бол энэ нэг өөрчлөлт оруулаад тамхи татах цэгийг бий болгоё гэсэн нэг юм заалт оруулаад ингээд хууль маань бол яах нь энэ дэр бол ухралт хийсэн энтергээл олон талаас нь яригдж байгаа юм л та тийм ээ. За одоо болохоор тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл юу вэ гэхээр энэ электрон тамхи, энэ усан тамхи энэ хуулинд заагдаагүй байгаа. Зөвхөн утаа тамхитай холбоотой асуудлууд энд оруулсан. Цаг үеийн шаардлагаар энэ утаа тамхи, электрон тамхины асуудлыг одоо шийдэж өгөхгүй бол буцаад тамхины хэрэглээ утаа тамхинасаа баг илүү ингээд гарч ирэх гээд байна л да тийм ээ. Тэгэхээр энийг судалж үзээд юу вэ гэхээр иргэдийн дунд болохоор хүмүүсийн ямар ойлголт өгч байгаа гэхээр утаа тамхинасаа электрон тамхи чинь хор хөнөөл бол багтаа юм а тийм ээ. За тийм учраас хэрвээ та тамхи татхад хор багтааг нь хэрэглээ тийм ээ. Тэгээд ингээд яваад ирэхээр бас буруу тийш яваад өгч байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ одоо бидний ажиллаж байгаа хуулийн бид нар ер нь бол одоо ажлын хэсгээр ажиллаад бол саналуудаа нэгтгээд ингээд өгцөн байгаа. За тэгээд эрүүл мэндийн яамнаас за цаашаа Монгол Улсын засгийн хурал засгийн газараар одоо дэмжигдээд энэ хууль маань бол батлагдах нэмэлт өөрчлөлт орох байхаа гэсэн юм бол хүлээлттэй бол байгаа. Тэгэхээр тамхи яг сэтгцэд яг яаж нөлөөлдөг юм? Тамхи татхаар хүний биед ямар өөрчлөлтүүд ордог юм? За бүр архаг тамхичид маань бүр одоо жишээ нь хүмүүс яриад идэх үс шүү дээ жоохон баг. Гар нь шаралцсан, шүд нь шаралцсан гэх мэтчлээ. За эсвэл хараа мууцсан гэх мэтчлэн байдаг тийм. Тэгэхээр дүнсэн тамхи, цаастай тамхи, веб тамхи гэдэг эднэрийн юм ялгаа нь юу вэ? За бас нэг хүмүүсийн дунд байдаг ойлголт юу гэхээр давхар шүүлтүртэй. За тэгээд синстэй, гаатай матай гэх олон төрөл байт юм байл л дээ. Тэгээд бодохдоо бол хүн ардаа юм яах нь шүүлтүртэй байгаа тамхиг татхад бол задгаа тамхи татснаас болохоор багтай байх юм байна гэдээ бас хүмүүс их боддог тийм. Яг цаана яг нэрэндээ бол тийм айхтар тийм ялгаа гараад ирэх юм бол байхгүй. Тамхинд угаасаа бог никотин гэсэн хамгийн их хамаарлал үүсгэж. За тэгэхээр тамхи татхаар ер нь бол тамхинд орцсон гинлээ гэдэг бол сэтгцийн өөрчлөлт орсон байгаа гэж хэлж байгаа. Юу гэхээр тамхи татахгүйгээр хэвийн өдөр тутмын ажлаа явуулах чадваргүй болоод ирж байгаа байхгүй. Хүн бол эхлээд бол тамхи татаж эхлэхдээ бол сонирхоод ганц нэг сордог байх тийм ээ. За тэгээ явж байтал хүмүүс чинь нэг бие биедээ нэг тамхилдаг нэг юм одоо мэдчилгээний бас нэг хэлбэр юм шиг те уулзахаараа би нэг тамхиад байлдаг юм. За тэр нь бол яах нь ойртой 7 хоногт нэг 2 3 ширхгийг татдаг болоо. За явандаа яах нь өдөрт нэгийг татдаг болоо. Ер нь бол хүн энэ үед бол би одоо энэ тамхинд бол орчихгүй те өөр сонирхгүй хүсгээрээ татдаг. Хүсэхгүй бол татгаа болчдөг. Чадна би нэг тийм ээ. Би тамхи татахгүй хэд онд ч одоо хаяаныг татдаг. Тодорхой хугацааны дараа энэ хэрэглээ маань бол өдөрт 10 ширхэг нэмэгдэхэд л өдөрт хайрцаг тамхи хүрсэн байдаг. Хайрцаг тамхи өнөөдөр байхгүй бол би яах нь төвлөрөөд ажиллаа хийж чадахгүй. Уур гомдол төрнө. Сэтгэл санаа тавгуутна тийм ээ. Тэгээд яах нь ямар нэг юм дутагтаад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээд давчтаад байдаг тийм ээ. Тэгээд тамхи татсан нөгөө мэдрэмж нь алга болчих. Энэ юу гэхээр өмнө нь өтөр ярьжсэн архины хамгаалалтаа чанарын хувьд ялгаагүй байхгүй. Тэгэхээр сэтгцийн үед ямар өөрчлөлт гэж байгаа юм гэхээр тамхи татчихээж тэр хүн яах нь өнөөдрийнхөө хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлдэг. Тамхин татахгүй бол эхлээрээ өөрт нь тэр таагүй мэдрэмж төрж байгаа. Сэтгэлийн хувьд бие махбодын хувьд ч гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ юу гэлж байгаа юм гэхээр
тамхины одоо тэр иргэшэл ороод ирэхээр тэр хүн тамхиныхаа хэрэглээг өөрөө зохицуулах боломжгүй болж байгаа. 20 ширхэг татдаг байсан хүн заадаа боливэ маргааш ганцхан ширхэг татна гэдээ явахаар асуудалтай тулгараад эхэлдэг. Энэ маань бол яаж юм гэхээр тамхи хүний сэтгцийг өөрийнхөө иргэшэл оруулж байна гэдгийг харж байна. Тэгэхэд даяар жил тутам бол 8 сая гаруй хүн бол яг тамхины шууд нөлөөнөөс болоод асууж байна. Энэний 600-аас 700 мянган нь бол тамхи татдаггүй хэрнээ дан тамхиталтанд өртөж байгаа хүмүүс энд орж байна. За тэгээд одоо тамхины хууль дээр яригдж байгаа нэг маргаантай асуудал байгаа юм л да. Тэр нь юу гэхээр ер нь бол ингээд тамхи одоо татдаг газрын зааж өгөх бол одоо яах юм бэ, тийм ээ? Энэ ч өндөө тэгээд нуугдунд байдал татах юм яах юм гээд ингээд зорчиж байгаа. За дараагийн нэг юм нь болохоор энэ тамхины татварыг нь өндөр болгоё, тийм ээ? Худалдаа авах чадварыг нь бол багасгахъя. Дээрээс нь тэр хүүхдүүдэд ширхгээр тамхи татна гэдэг маань буцаагаад явах нь тамхины хэрэглээг бас өдөөд юм аач тийм ээ. Маш олон зүйлүүд бол яригдж байгаа тийм ээ. Тэгэхээр ялангуяа одоо хөдөө нутагт бол би зүгээр таньдаг хүмүүсээс очиж асуух юм л та ингээд тамхи татдаг одоо. Тэр яах нь би ингээд тамхи татдаг болж байгаа одоо бүр завтай болоод тийм ээ. Өдрийг би яаж өнгөрүүлэх юм бэ тийм ээ. Ингээд завтай тамхи татчихл ингээд цагаа нөхцөж штэ тийм үү. Иймэрхүү зүйлүүд бол бас яригдаад байдаг. Цаагаараа ярих юм бол одоо яагаад энэ хавдар гэдэг юм өндөр хөвтэй байгаа юм бэ? Зүрх судасны юм. За тэгээд хүний одоо даралт ихсэх одоо хүмүүс ярьдаг цус харуулт өгөх гэж байгаа. Энэ бүх эрсдлүүд чинь бол тамхины хэрэглээтэй холбоотой бол шууд холбоотой байдаг юм. Тэгэхээр зүгээр би хүмүүс юу гэж хандаж зөвлөдөг вэ гэхээр хатууч гэсэн үнэн үг юу вэ гэхээр өнөөдөр тамхи татаа сууж байгаа хүн бол 10 магадгүй 5 10 15 жилийн дараа бол хавдраар өвтгөд бол гайх зүйл ерөөсөй байхгүй. Гэтэл амьдрал дээр хүмүүс асар их гайхтай. Гинт хавдар онцлогдлоо 3 4 шатанд орцсон байна. Юу яав тийм ээ одоо манай удамд чинь хавдар мадар үлдээсэн байхгүй гэл бөөнөрөө гүлдээд хавдар онцлогдоод ингээд яах нь. Тэгэл тэр хүний тавилан бол тодорхой болчт юм а тийм ээ. Тэгэхээр хүмүүс ер нь бол сэтгцийн үед эрүүл байна гэдэг сэтгцийн эрүүлэндээ хамгаална гэдэг чинь би ер нь хаана яваа юм бэ тийм ээ. Оюун санааны хувьд, эрүүл мэндийн хувьд тийм ээ одоо мэдлэг боловсролын хувьд би одоо хаашаа явах юм бэ гэдэг хүн дандаа бодож явах хэрэгтэй. Тийм ээ. Ядаж одоо яах нь банк боддгоо мөн. Ер нь бол хүн сардаа нэг өөрөө өөртөө дүнэлт хийдэг байх тийм ээ. За тэгээд жилээд өгнө. Зүгээр л нэг мурсгалаараа явна гэдэг чинь бол бас яг хүний тийм идэвхтэй амьдралын юм аяг зөв юм аяг бол биш үү тийм. Тэгэхээр яаж нэ өөрийн гэсэн толгойтой эрүүл мэндийн эцсийн сэтгүүн өөрөө хариуцна гэдгийг л маш сайн хумцарлах хэрэгтэй. Иргэн дөрөнд хүн яг тамхи татчихээн тэр бол яг юу гэдэг нь биений тамхинд орох шалтгаан бол босгүй байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Хажууд хүн хийж байгаа зүйлийг би ингээд дагалдаад явахаар яах юм. Тэгэхээр хүний амьдрал чинь зөндөө олон яаж гэнэ үү? Эрсдэлтэй нөхцлүүд байгаа шүү дээ. Хийж болохгүй. Хийх нь тийм ч зүйтэй биш зүйлүүд зөндөө байгаа. Тэгэхээр урсгалаараа яваад энийг дагна гэдэг маань бол тийм өрөсөл хүн өөрийн гэсэн толгойтой учраас өөрийнхөө эрүүл мэнд эргээд харахад бол алдцсан тэр цаг хугацаа өрсөөл яаж гэнэ үү? Хамгийн үнцэнтэй зүйлүүд хизээш олддоггүй зүйлүүд. Тэгээ би ядаж нэг тийм ээ жилийн өмнө мэдсэн бол би ийм аргамж авах боломжтой байсан байж тээ. Тийм ээ. Би энэ үедээ анзаарсан бол үзүүлсэн бол би өөрийгөө татаад авах боломж байсан байж тээ гэдэг зүйлд очиад тулчдаг байхгүй тий. Тэгэхээр ямар ч имчилгээ хийгээд ямар ч тусламж үзүүлээд тэр хүний гам насыг аврах цаг оройтсон байхад ухаарч байгаа, оройтсон байхад онцлогч байгаа тохиолдлууд бас түгээмэл байгаад байгаа байхгүй тийм ээ. Тийм учраас бол ер нь бол архины хэрэглээ тэгээд тамхины хэрэглээ. Яг ингээд аваад үзвэл архины хэрэглээнээс илүү олон хүн архины хэрэглээтэй холбоотой болон 2.5-3 сая хүн бол хорвоо өргөж байна гэж хэрэглээ тал. Гэдэг үсэх юм бол тамхины хэрэглээг нь асарж байгаа хүнээс болж байна. Хамаагүй илүү болоо явчихна. Дээрэс нь одоо ингээд хавдар онцлогдлоо гэхэд бол энэ бол тамхины шилхэнд хавдар тамхи гэж онцлогддог байхгүй юу? Хавдар гэдэг кодоор за зүрх судасны юм гээр ингээд явчихаар бол яг тамхитай холбоотой онцлогдсон тон баг яг энийг шалтгааныг хөөгөөд илрүүлээд нарийн тооцоо гаргах юм бол энэс болтууд юм бол 50-аас доош хувь нь бол энэтэй холбоотой болоод явчихд юм а гэдгийг бол хүмүүс их сайн ойлгох хэрэгтэй. Яг уу нөгөө талаас гэх юм бол ямар нэгэн байдлаар хүн тийм ээ. За хэдэн жил татсан байж магадгүй. Цөөхөн тоогоор татдаг байсан байж хамаагүй. Нэг хайрцгийг татдаг байсан байж хамаагүй. Ер нь хүн ухаарад ойлгоод за ер нь дими юм байна гэж бодоод тамхи орхиод өгөх юм бол хүн буцаад хүний бие махбод яах нь өөрөө өөрийгөө цэвэрлээд буцаад ингэж ирдэг юм а тийм ээ. Гэхдээ
10 жил татсан хүн 3 жил татсан хоёроо ялгаа бол мэдээж бол гарна. Гэхдээ хэзээ ч тамхиа хаяхад бол оройтдгүй маа гэдгийг бол бас хүмүүст ойлгосоо гэж бодож байна тийм. Тэгэхээр дам тамхитэлт гэд ярьдаг тийм. Одоо нөгөө тамхи татчихаа хүний хажууд тамхи татдаггүй хүн суухаар илүү хорддгоо. Эсвэл би татаагүй юм чинь бүр хордохгүй тий зүгээр л үнэрч байна. Энэ дээр бас яадаг юм байна. Тэгэхээр яг тамхины одоо хамгийн ямар нөлөө үзүүлж байгаа гэхээр хүн сороод татсан ч тийм ээ одоо хажууд нь байгаа энэ тамхины утгаараа амьсгална гэдэг маань бол ер нь бол яаж вэ? Тамхины тэр нөлөөнд одоо өртөж байна, хор хүмүүлнүүд үзүүлж байна. Хэрвээ таны хамарт тамхи хүнэртэж байгаа бол та татаагүй ч гэсэн та тамхины утаанд нэрвэгдэж байгаа шүү. Нэгсэнд бол та бол хохирж байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр манай дээр одоо ямар асуудал юм гэхээр хүмүүс бол яг бас чиж гэртээ юу татдаг юу нь бол гайг болоод ах шүү гэн тийм ээ. Одоо жоохон хүүхэдтэй байдаг юм уу? Одоо гэр бүлд нь шаардлага тавьд юм уу? Гэтэл хүмүүс бол ингээд дулааны үйлдэл бол балкон дээр гарч ирээд, тагтан дээр гарч ирээд амьд татаад ингээд. Хоёр дараа гэх юм бол ингээд орцсон тийм ээ. Одоо магадгүй нэг 9 давхар барилга байлаа. Тэгээд тавчтал хэцүү болоод ирсэн тамхиа татахгүй бол тийм ээ. Дээрээсээ гараад тамхиа асаачаад шатаар ингээд буугаа авчиж байгаа байхгүй юу? Ийм асуудлууд бол бидний бас нэг зөрчил үүсгэж байна л да. Тэгэхээр ялангуяа яг энэ чиглэлээр ажилладаг миний хувьд бол ариг тамхины хэрэг хор уршиг бол мэдхийн дээр мэддэг болчихсон тийм ээ. Тэгээд хин нэгэн одоо манай орцсон юм уу тамхи татсан байхад бол ингээд цаанаа санаад тийм уур бухимдал төрж эхэлж байгаа байхгүй тийм. Нэгсэндээ бол тэр хүн бол гэр бүлийг хамгаалж яж болно. Гэхдээ бусдыг гэж болохгүй л дээ. Бусдын одоо эрүүл мэнд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Тамхи татмаар байгаа бол юм. Ер нь тэгэл энгийн тамхи татаад байх ер нь шаардлага ер нь юу байсан бэ гэж тийм ээ. Тийм учраас бол таны хамаар тамхи мөрдөж байгаа бол та татаагүй байсан ч гэсэн энэний хор хөнөөлд бол өртөж байгаа учраас ер нь бол яаж юм шаардлагыг хүн болгоно тавих хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүст үзүүлэх шаардлага шахалтыг ингээд үзүүлээд ирэхээр хүн яах нь бас нэг бодож хоёрыг тунгаанаа гэх. Ингээд точиж байгаа бүх тохиолдлуудын бол ялангуяа энэ халдвартай шөвчний хувьд бол 60-70% нь энэ халдвар туссан арх тамхины хэрэглээ дээрээс нь яах нь бүр стресс менежмент хөдөлгөөн гэдэг ерөөсөө нэг тоочны хідэн юмнууд бол яагаад байгаа юм л да тийм ээ. Тийм учраас бол яах нь өвчин сэргийлж болох энэ эрсдэл том хүчин зүйлсээс бол бид ангид амьдрах бол боломжтой энэ сонголт бол байгаа шүү. Тийм учраас сум болгон бол яах нь эрүүл мэндэд өөрөө хариуцлагатай хандаж энэ шаардлагуудыг бол бас тавьж яах нь зүйтэй л гэж байна л да. Электрон тамхи, энгийн тамхи хоёрын ялгаа нь юу байгаад байна? За яг нэг нь үнэрт нь нэг нь үнэртэхгүй. Хорны үед ялгаа гэдэг юм. Нарийн тамхи, бүдүүн тамхинуудын хооронд бас ялгаа байдаг юм болов. Хөвчлэн харагдаж байхад эмэгтэй хүмүүс нарийн тамхи татцсан, эрэгтэй хүмүүс нь бүдүүн тамхи татдаг гэл яагаад бас нэг цаанаасаа ч тийм өөртөө зохиогоод гаргаад ирсэн тий. Нэг юм байгаад байдаг. Тэгээд яг ингээд цаад хүний бие махбодод үзүүлж байгаа нөлөөллийн үзүүлэх юм бол энэ хоёрын хооронд ялгаа бол байхгүй. Магадгүй яах нь тэр түрүүн хэлсэн тийм ээ. Ер нь бол тамхиг ингээд судлаад яваад байх тусам бол тамхин дагуулдаг вакцины тоглоом нэмэгдээл яваад байгаа байхгүй. Одоо бүр ингээд 4000 гараа явцсан. Судлах тусам уг нь бол ингээд судлаа явж идэл хүний биед ашигтай ядаж нэг ч юм уу хоёр ч юм уу нөлөө гарч ирвэл бас сайн хэрэг штэ тийм битлээгүй. Цааш нь ингээд судлах тусам болом. За тэгээд дээрэс нь хуучин бол 40 гаруй төрлийн хавдар үүсгэж зүйл байна гэдэг асуудыг 50 бас одоо бол 70 орчингүй явж байгаа байхгүй. Тийм байгаа. Тэгээд яг ер нь магадгүй тэр агуулж байгаа бох никотины хэмжээс нь хамаарат тий зөөлөн тамхи дунд тэгээд хатуу энэ төр гэж бол ялгаа бол байдаг юм байлээ. Тэгэхээр магадгүй яг ингээд хараад үзэх юм бол ачаагүй зөөлөн тамхи татж байгаа хүний бие махбод үзүүлэх нөлөө нь бол хатуу тамхинаас арай бага байж болно л та тийм ээ. Гэхдээ цаана үзүүлж байгаа бие махбод үзүүлж байгаа тийм уурах техникт үзүүлж байгаа тийм ээ. Хүний одоо тэр хүний одоо зүрх судасны тогтолцоо инсулин хэрэгтэнд мэдрэлийн хэрэгтэнд нөлөөлж байгаа нөлөөлөлт нь бол адилхан байхгүй юу? Адилхан байхгүй. Тэгэхээр тамхи татаар яадаг бол хүн тамхиг татлаа одоо нэг уушгилна гэж ярьдаг тийм ээ. Тамхиг татаад уушглаа шууд хүний агаартай хүний уушг руу ороод тэнд чинь угаасаа хийн солилцоо явдчихдаг. Одоо хүний цуснд орлоо тэгээ яаж гинөө бүх хоёр ингээд харж байгаа. Тэгэхээр тамхины лөө өртөхгүй эд эрхтэн гэж бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр хүн 7 секунд хүний ууралд орчиж 7 секундын дотор бол яах нь тамхи татчихлаа ингээд сайхан тайвшир бэрд юм шүү байна. Би өөрөө бол тамхи татдаггүй болохоор бас сайн мэддэггүй. Тэгээ найзлахтун ажил төрөл хийгээл тийм ээ ингээл завсарлага аваад өдрийнхөө сайхан хоол идэж дуусаад нэг түр амрах хугацаанд хоол идчихэд сайхан боллоо. Одоо нэг тамхилчил
бүр янз юм болно даа гэдэг ингээд гарч байгаа тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол тэгэхээр хоол эцэс илүү тийм нэг сайхан мэдрэмж хүмүүс төрдөм болов уу гэж бас таамаглаж байгаа. Тэгээ өөрөө гэнцгүй. Тэгэхээр бол тамхины нөлөөнд бол яг нь ер нь бол тамхины нөлөөнд ерөөсөө өртөхгүй энэс ангид байна байх тийм хүчтэй өнгөлөж байхгүй. Хамгийн сайн одоо өртсөн сэргийлт бол эхлүүлэхгүй байх. Таны хэрэгл тамхины хэрэглээ бага уул энийг орхих тийм ээ. За татдаг бол хэрэглээгээ багасгаад танаас гарахт бас оройтойгүй шүү гэдгийг бол хэлмээр байна л да. Тэгэхээр дүнсэн тамхи, энгийн тамхи хоёр одоо дүнсэн тамхиг бараг хэрэглэдэг хүн байдаг юм болов уу? Байгаль багтаа тийм. Мэдээж. Ер нь энгийн тамхи хоёрын бас хорны хувьд бас ялгаагүй адилхан байх. Тэр чинь нэг юм нунтаг юм байд юм байл шүү дээ тийм. Тэгэхээр ер нь ялгаа байдаг юм уу? За тэн дээр бол ер нь одоо нэгсэндээ тэр чинь цаасанд ингээд ороод татчих хойноо бүр ингээд шүлтүрчүүл болоо явчихж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр өдөрт хэдэн ширхэг тамхи татж яах гэдэг нь бас аюул чухал. Ямар тамхи татж яах гэдгээс гадна тийм ээ. Тэгээд дүнсэн тамхин дээр бол их хатуу тамхиндаа ордог гэж бол хэлээд байгаа байхгүй юу? Энэ бол чинь одоо илүү их тийм одоо хамааралд оруулах хүний биеийг хордуулах нөлөө нь бол илүү байна гэдэг тийм. Ахингод дүнсэн тамхиа болоод та янжуур тамхи татаа гэж бас үйл болохгүй байхгүй юу тийм ээ. Тамхи л бол тамхи тийм ээ. Тэгэхээр нэр төрлийн сүлээ зарим хүмүүс бодоод байна тийм ээ. Нарийнхан давхар шүлтэй тамхи татвал би баг хардах юм байна. Ингээд татаад байвал бас зүгээр юм байна гэсэн тооцоолыг бас хүн хийгээд байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол бас л өрөөсгөлтөө бас яг тийм тэгэхээр чинь за тамхи татах гэдэг бол та ядаж энийн татаад байвал танд хор багтаа эрүүл мэнд чинь хор нөлөө багтаа гэж хэлж бас болохгүй болчиход байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр аюул сайн уу. Ихэр үлний байгууллагаас юу гаргасан бэ гэхээр яг ингээд арх согтруулахын дээр нэг стандарт drinking гэдэг нэг хэмжээ байдаг байхгүй юу те хэмжээ заагаад одоо яах нь одоо цагаан арх бол тийм ээ хатуу арх бол тийм ээ 25 мг зааш пип бол нэг шилжээд юм гэдэг ийм стандартыг зааж өгсөн. Тамхинаар ерөөсөө тийм байдгүй юм лээ. Хэрвээ та өдөрт нэг ширхэг татчихвал окей болж ийн гэсэн юм ерөөсөө баг. Татж гэнэ үгүй юу л гэдэг ерөөсөө. Тэр утгаараа бол яаж нөө тамхи бас их хоруу чанарын нөлөөтэй ингээс харагдаад байхгүй. Магадгүй одоо стандарт татаж өгөө за 3 хүртэл татвалтай болно гэдэг хэмжээ ерөөсөө байдгүй юм байлээ тийм ээ. Тэгэхээр бол нүсэн тамхи бол хатуу тамхиндаа ордог. За тэгээд яах нь яриас нь тэр хэдэн удаа татж ийн магадгүй өдөрт 20 удаа ингээд татж байвал энэ хоруу чанар нь улмал ингээд яваад өгч байгаа тийм ээ. Тэгэхээр дараагийн нэг зүйл нь болохоор ингээд одоо залуучууд бүсгүйчүүд тийм ээ. Нас залуу цус шингэн байгаа үедээ бол яаж юм магадгүй нэг 2 жилийн тэр тамхи татчихад бол юу хүний царайз усанд яах нь өөрчлөлт ороод эхлэхгүй л дээ. Аажимдаа бол яг үеийнхэн хүнээс хамаагүй төрүүлээд төгсгөл нь яваад өгдөг. Харагдах байдлын явд тийм ээ. Тэгэхээр одоо энэ мансууруулах процесс байна тийм ээ. Архины хэрэглээ байна, хамгийн хэрэглээ. Цаагаараа бол хүний мэдрэлийн эсүүдийг нейрон гэж нэрлэдэг мэдрэлийн эсүүдийг дандаа тоог нь ингээд цөөрүүлж идэг гэсэн. Тэгэхээр аажимдаа магадгүй тийм ээ 40 гараад 50 гараад ирэхээр үеийнхнээс илүү их мартамхай болдог тийм ээ. Үеийнхнээс илүү хөшин харагддаг. Үеийнхнээс илүү эмнэлэгт олон удаа үзүүлэх хэрэг шаардлага гарч ирж байгаа тийм ээ. Үеийнхнээс олон удаа ер нь тэгэл хүний бие махбод ороодод ирнэ гэдэг нь буцаа сэтгэл санаанд нөлөөлөд эхэлдэг тийм ээ. Тэгээд ингээд харахаар маш ойлгомжтой зүйл харагддаг байхгүй юу? Юусаа хүн төрлөө тийм амар эцэг хэс төрсөн юм. За энд насанд сургууль орсон байна, ийм төсвөр наснда энэ үе зэрэгтэй болсон байна тийм ээ гэдэг ингээд асуугаад хорц зурчдын анамнез гэдэг бид нар авдаг байхгүй тийм. Анх хэдэн наснда тамхи татчихсан. Одоо хэдэн жил татж байгаа. Хэдэн ширхгийг таттیں۔ Тамхи татахгүй байх хэцүү байдгүй, өглөө татахгүй орой өглөөний тамхиг төвчгээд амархан байна уу? Бусад үеийн тамхиг төвчээд амархан байна уу гэдэг маш цөөх асуултуудаар ингээд гаргаад ирдэг тийм ээ. Тэгэнгუთ яг одоо бие махбодын завар хилээд ирж байгаа хүний ингээд зураглалыг харахад бол тийм ээ. За тэгээд ер нь хвчлэн тэгээд доктороос сундаа хэрглэж байгаа хүн тамхи татахгүй байх тохиолдол маш ховор байдаг. Тэр манай сэтгцэн төвийн донд хамгийн тасаг хэвтэж байгаа хүмүүсийн за би яг тоочны яг судалгааны тоо биш. Гэхдээ яг амьдрал дээр практикас ингээд ажиглаж байхад бол 10 хүний бараг 9 нь бол тамхины хэрэглээтэй бол байж идэг тийм ээ. Тэгэхээр арх тамхины хэрэглээ гэдэг нь дандаа хвчлэн манай хавсраад явж идэг. Тийм учраас энэ хоёр эрсдэл хүчин зүйлүүд ялангуяа одоо манай эрчүүдийн дунд бол төгөөмөл байна. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар бол эмэгтэйчүүдийн дунд тамхиталт бол нэмэгдэж байна гэдгийг бол харагдаж байгаа.
бодоод үзье л та. Би ингээд бага бахта за нэг хаа нэг имэнер тийм ээ. Хастай хүмүүс нэг тамиг татаад сууж байгаа юм бол ингээд харж агтал. Октод сүүж залуу тийм юм хөтөчүүдийн нон тамиг татаад явж байгааг ерөөсөө тэгж. Одоо бол тэр аюу төгөөмөл болсон. Би бүр бодохдоо бол ирчүүдээсээ илүү ингээд тамилаа зогсож байгаа эмэгтэйчүүд ингээд Улаанбаатарт явж байгаа. Тааралтай тах тийм үү харагдаж байгаа байхгүй тийм ээ. Тийм учраас тамхи бол одоо зайлшгүй хэрэглэх ёстой зүйл биш юм байна. Энэ гоёл гангараач биш юм байна. Чимээгүйгээр цаанаа хүний бие махбод олон эмгэгийн суурин тавигдчихэдэг ийм л зүйл юм байна тийм ээ. Яг хүн бол урт удаан асаргалтай амьдралыг хүсгэл зорилготой шүү дээ тийм ээ. Өөр хүүхдүүдтэй хамт аль болох олон жилийг өвчин завуургүй одоо амьдрах ийм зорилго. Гэтэл тийм хүсэл мөрөөдөлтэй хэрнээ яг тэрэндээ хүрэхэд том ингээд яг нь цаад бэрхшээл болох зүйлийг бол хүний амьдралынхаа нэг хэсэг болгоцсон явж идэг. Тэгэхээр яг хүн бол яг одоо би ингээл тамхинд ороод тийм ээ. Одоо яг нь архыг эмгэгтэй болоод цагаасаа эрт яг нь хөгжлийн бэрхшээлтэй болоод дасварья гэж хүмүүс бодохгүй. Ер нь амьдралын яг энийг мэдгэд хүн тамхинд орсон байх тохиолдлууд байдаг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол энийг аль болох эрт ухаарах тийм ээ. За зарим тохиолдолд ер нь хол урагшлын сайн мэдж байгаа хүн бол бусдын нөлөөнд өтгий автаач бити ийм зүйлийг явах нь сонирхооч шохооргол ийм мэдгэд л таныг явах нь өөрийнхөө хэрэгшилд оруулаад авцсан байх ийм эрсдэлтэй шүү. Тэгээ тамхи татаа сууж байгаа хүнийг бол энэ хүн явах нь басаад ингээд тамхи татдаг байдаг зүйл шүү дээ энэ хүний асуудал. Тэр нь бөгөөмлөдөг тамхи татахгүйгээр нь байна гэж юу байсан юм. Их мэтчлийн ийм буруу ташаа ойлголтуудыг бас яг нь зөв болгож мэдэж аваарай гэж хэлмээр байна. Тэгэхээр тамхи гэдэг зүйл бол угаасаа тамхи 5 нас арих 10 нас гэдэг эртний үг байдаг. Тэгэхээр ер нь бол хорт зуршил гэдэг бол ялч хуу хортой гэдгийг бол өөрөө бүр хорт зуршил гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хэрэглэх үгүн таны өөрөөс хамаарна. Цэвэр таны 100% өөр юм бодвол тэгэхээр хүндлэнгийн хүний үгэнд автдаг юм уу? За эсвэл одоо хүндлэнгийн хүнийг хараад гоё ганган сайхан шарагддаг юм уу? Сонирхож бол битгий үзээрэй гэдгийг бол эмч маань маш сайн хэлж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас хэрвээ та тамхи татдаг 10 тамхи өдөр татдаг бол та болгох байдаг жишээний ч юм уу ер нь болж өгвөл бас энэхүү хорт зуршлаас хол байгаарэ гэдгийг бас үзэгч та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхээр зөвхөн нэг өдөр хавдар гэдэг зүйл танд бий болоод 2 3 дугаар шатанд очсон зүйл бол биш байдаг юм а гэж байна. Тэгэхээр тамхи бол хүнийг цаагаар маш хэрийддэг одоо бүр эдиснээс нь хэмэлдэг. Тэгээд тэр хавдар өвчин юмыг бий болгох хамгийн үнд суурь болдог юм а гэдгийг энэ маань маш тодорхой та бүхэндээ тайлбарлан хэлж өглөө. Тэгээд бүрүү гараг болгонд өглөө бидэнтэй хамт идэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд ямар бас сэдвээр мэдээлэл авахыг хүсэж байгаа бол Үлзий телевизийн Facebook хуудас руу мессеж бичиж болно. За мөн бас Үлзий телевизийн утсандаа хандаж болох нь байна. За тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн нээлттэй утас байгаа. Үзэгч та бүхэн бас өөрт хин нэгэнтэй ярилцах хэрэгтэй. За эсвэл сэтгцэн эмчийн зөвлөгөө авахыг хүсэх юм бол 1800 2000 гэсэн дугаар руу холбогдоод энгийн утасны тарифаар үзэгч та бүхэн 24 цагийн айлч цагт холбогдож болно гэдгийг бас эмч маань санаалдаг, хөтлөгчөнд санаалдаг уламжлалтай болсон байгаа. Тэгэхээр бидэнтэй хамт өглөө өгч үзэгч та бүхэндээ баярлалаа мөн манай студид пүрэв гараг болгон зочилдог сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч нартай бүгдээрэнд нас маш их баярлж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. Пүрэв гарагийн өглөө бидэнтэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн Үлзий телевизээ хүлээн авч үзнэ баяртай үзэгчтэй.